Сайн мэцхан өрхөм үзэгчтэй Монголын багш нарын өдрийг тохиолдуулан үзэгчид та бүхэндээ хүргэж байгаа сэтгэлийн үр цуврал ярилцлагын энэ өдрийн дугаарыг үзэгчид та бүхэндээ хүргье. Тэгэхээр бид сэтгэлийн үр гэдэг энэхүү нэвтрүүлгээрээ үзэгчид та бүхэндээ та аав бол, ээж бол, мөн мэдээж нийгмийн нэгэн хариуцлагатай гишүүн бол, бүр тэр дундаа та хэрвээ багш гэдэг энэ эрхэм алдрыг хүртсэн хүн байгаа бол манай нэвтрүүлгийн гол амин сүнс болсон та сэтгэлээсээ үр хүүхэдтэй ямар үрийг сэтгэл зүрхэнд нь оюун санаанд нь тарьж өгнө тэрнийхээ хэрээр үр жимсэнд боловсрч амьдрал нь төдий чинээгээр явдаг юм шүү гэдэг нэг юм бяцхан луужинг та бүхэнд хүргэх гэж хүсэж байгаамаа. Тэгэхээр их олон жил ажилласан багш нарын одоо юу гэдгийг нэг амнаас гарч ирсэн үг надад их санаанд байдгийн. Та өөрөө хизээд өөрийгөө багш болсон гэж харна. Тэр үе болохоор зэрэг ангийн чинь бүх хүүхд таны хүүхд мэт харагдаж байлаа гэж байгаа юм. Тэр хүүхдийн авьяасан дээр нь тулгуурлаад байх юм бол ерөөсөө хүүхдөө сайн сурдгийн байна гэж үзсэн. Жишээлбэл би одоо 2 дугаар ангитаа л да манай нэг хүүхдээс уншдаг байсан байхгүй. Тэгээ юун дээр нь ажиллая даа л гэж бодож ирсэн. Тэгтэл дугуй их ундаг хүүхдээс. Ерөөсөө дугуйн дотор байдаг бүх юмыг хилүүлээд, мэдүүлээд тэгээ сүулд нь машин болгоод одоо тэр хүүхд маань айгу хурдан уншдаг, бичдэг, хичээлдээ их дур сонирхолтой болж ирсэн л дээ. Манай үндэсний үг соёлоо нэгдүгээрт сурч өвлж үлдэх юм. Хоёрдугаарт нь яхаа гэхээр хөгжмөр дамжуулаад асар олон хэмжээний одоо юу гэдгийг хүүхдэд хүмүүжлийн одоо зөвлөж өгч идэг гэдгээрээ одоо тэр алдархааны 9 хүүхд эхлээд үлгэр жишээ болж чадсанараа энэ одоо өнөөдрийн үр дүнд хүрэх тус гол нь. Ерөөсөн Монгол сэтгэлгээтэй өөрөөр хэлбэл Монголынхон түүх соёл, ёс заншил, уламжлал лиг одоо сайн мэддэг, энийг хадгалах чадвартай ийм одоо монголоороо сэтгэж амьдрах ийм чадвартай иргэнийг бэлтгэх нь бол зайлшгүй гэж ингэж ойлгож байна. Хамгийн чухал арга хүүхдийг их хэлээр нь хөгжүүлэх гэдэг нь бүр үндсийн үндэс. Тийм учраас Монголын одоо эртний уламжлалт өвгдийн сургаал, сайхан үлгэр домгууд байна. Манай орчин үеийн зохиолчдын шилдэг яруу найргууд байна. Энэ болгоноос насных нь онцлог тохирсон. Одоо 6 настай хүүхд алийг заавал хүлээж авах уу? За одоо 10 настай хүүхд алийг авах уу? Гэдэг дээр тэр их хэлээр нь дамжуулж их хэлнийхээ уран тансгийг ойлгуулж, мэдүүлж, тэрэн дээрээ л зөв бичүүлж, тайлбарлаж, яруу сайхан уншуулж сургахтаа зэрэг хүүхэд өстө бүгдээрээ уншаад сурсан хүүхэд гэдэг. Тэгэхээр өнөөдрийнхөө ярилцлагт бид лавдлан багшийг урьж оролцуулж байна. Тэгэхээр лавдланаас ерөнхийдөө эхний асуултаа ингэж асуумаар байна л да. Бид ингээд нэгэн зүйлийн ийм боловсролын салбараас нэгэн зүйлийн амин чухал юм хүсэн хүлээдэг. Тэр юу вэ гэхээр ээж аавууд болгон нийгэм улс орон бүхэн ягаад ч юм хүнд хэрэгтэй хүнийг л бий болгож өгөөсэй гэж хүсдэг л дээ. Тэгэхээр тэр хүнд хэрэгтэй хүн гэж өөрийн чинь бодлоор ер нь хин юм бэ? Ерөөсөө зүгээр боловсрол бид ингээд асуудал их дээрээс юм хөндөгөөс хараад байна л да. Нийгмийн хүн Монгол улсын иргэнч гэдэг юм уу. Миний бодлоор хүнд хэрэгтэй хүн гэдэг нь амьдрал дээр гараад өөрийнхөө амьдралыг жаргалтай, сэтгэл хангалуун, зөвөр аваад авчих тийм л хүн. За тэгээд дараагийн үр дүнд те ахаад гэхээр өөрийнхөө амьдралыг аваад авсан бусдад өөрөөсөө давж нөлөөлж чадхаар те хариуцлага. Тэгэхээр одоо улс орон гэдэг өөрөөр хэлбэл эхлээд өөрийгөө дараа нь хажуудгаа дэрэгдэхээ тэгээд цаашлаад улс орно гэсэн юм те. Тийм л сэтгэл зүрэхтэй чадвартай тийм л хүмүүсийг л төрүүлж гарахын хувьд л гэж ойлгоод байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь бол боловсролын салбараас бид яг нэг тийм хүнд хэрэгтэй хүн гэж би зүгээр сэтгүүлчийнхээ хувьд томьёолоод байгаа. Тэр нь юу вэ гэхээр өөрөө өөрийгөө дагаад аваа явцдаг, өөрөө өөрийнхөө хийх ёстойг хийчдэг. Тэр хэмжээгээрээ бусдын амьдралд тэгээд нийгмийн амьдрал садаа дотор болдоггүй те. Тэгээд чадвал бусдын амьдралд болон нийгмийн сэтгэлгээ, нийгмийн хүрээлэлд хөгжилд гэрэл гээгээ болох чадвартай тийм хүмүүсийг бид бүрдүүлэх хэрэгтэй болов, бий болгох хэрэгтэй болов, төрүүлэн гаргах хэрэгтэй болов гэд олон асуулт араасаа гардаг. Тэгээд үүнийг яг тархичинтэй өнөөдөр бидний нэвтрүүлэг сэтгэлийн үр гэсэн нэртэй байгаа. Тэгэхээр энэ ийм хүнийг тарж бий болгодог, тарж ургуулдаг тийм ээ. Тэр үндэс тэр одоо суур нь болж идэг газар бол боловсролын салбар сургууль, услагч нь бол багш гэж хараад байгаа байхгүй. Тэгэхээр багш хүн өөрөө өөрийгөө яаж ойлгож ухаарах хэрэгтэй юм бол? Ер нь ингээд асуудал үр дүнд хүрээ гэвэл хэрэгцээ шаардлага юм ямар нэгэн байх хэвээр. Би зүгээр боддоо ямар ч нийгэм нөхцөл байдал ямар ахна хамаагүй. Зах зээлийн хууль гэдэг чинь эрэлт нийлүүлэлт гэдэг шиг. Тэгэхээр нийгэм өөрөө юу хүсэж байна яг түүнд зохицуулаад багш хүн болоо их тийм мэдрэмжтэй л ах хэрэгтэй гэж боддتي. Зүгээр яг төрөөс заавал угаасаа бодлого боловсруулад явна. Тэрнтэй тэрэнгүүгээр өөрөө амьд хүн эн чинь баг багшийн мэрэгжил чи илүү бас их гоё амталж ивэл их гоё амьд мэрэгжлээд байгаа байхгүй юу? Амьд
сэтгэл зүрхтэй хүнтэй ажиллаж байгаа үр дүн гарах нь дорой гэдэг аахгүй баярлж байгаа нь үр дүнгөө болоо гал нь бүхэж байгаа нь тэр үед л тоором заавна команд аавн те яах вэ гэдэг арга айгүй хурд маневртай гарах хэрэгтэй. Зүгээр магадгүй үр дүнгөө яолж хариу үзүүлэхгүй хэцүү байх гэж хэлэхгүйгээр бодит биш юмтай харьцуулах тэг арга тэгснээс илүү надад хүнтэй ажиллах нь хамгийн илүү контакт хамгийн үр дүнтэй гарах боломжтой. Тэгэхээр багшийн тухайд бол айгүй мэдрэмжтэй хүн сайн мэддэг уншдаг л байхад л нэлээд олон амжилтын тэг ихэнх хэсгийг бүрдүүлж чадах гэж боддог. Ямар гоё үгүй. Өөр ирэхгүй нөгөө анги дүүрэн хүүхэд бол багшийн нүдэнд амьд цэцгс харагддсан байна. Тэгээ тэр цэцгсийг яаж усалж тордох уу? Тэр цэцгсийг хэрхэн яаж өндөр болгож ургуулах уу гэдэг багш хүнээс шалтгаалж яадаг яа харахгүй тий. Шалтгаалахдаа тэр багш хүн өөрөө өөрийгөө хэр их ойлгодог, өөрөө өөрийгөө хэр нээсэн, өөрөө өөртөө хэр итгэлтэй, өөрөө өөрийгөө хэр боловсруулж чадсан багш юм болоо гэдгээс тэр цэцгэс урах уу өгөх үү гэдэг шалтгаалаад байх шиг байх юм. Үнэ зүгээр л ингээд цэцэгчд хүртэл ярьдэн штэ. Хайртай гэж цэцгээ арчлаад ахаар цэцэг тордоод идэг гэдэг шиг тэр хэлсэн яг хүүхдч өөр амьд хамтан гэдэг утгаараа. Зүгээр л бид нар ч одоо ээж аав тийм миний хүү мундаг сайн ир болж гэж хэлэхдээ хүүхэд яаж нүдэн дээр өсдөг гэлээ. Сайн багш хахад бол тийм олон эрдэм ном уншиж хязгааргүй юм тэмүүлгэслийг сэтгэл ахад өөрөө болоод идэг. Юунд дөрөөдөд хүүхэд нэгээд нөө тэрийг өгөөд ахтал багш цуг яваад иж болдог байхгүй. Тэгэхээр баг багшийг хаашаа явах уу гэдэг бол хүүхдийн эрэлт хэрэгцээ шууд багшийг хөтлөндөө. Яалт аргагүй хүүхэд чинь тэгээ амьд нэг үгэнд урам ороод нүдэн сэргийг харахаар л дахиж тийм тэ зүйл тэрэнд өгж амтлуулах юмсан гэж бод. Нэг юм урмыг хугалахад чинь за биш болжээ гэд. Буцааж өөрийгөө татах хэрэг гарна. Ямар алдаа гарав гэдэг. Тэгэхээр ер нь л их сэтгэлээсээ л хийх ажил та. Би бол энэ их тархинасаа илүүтэй энэ зүрхээрээ хийдэг ажил гэж ойлгодог. Багшийн ажлыг. Тэр ч утгаар өнөөдөр сэтгэлийн үр гэдэг энэ нэвтрүүлэгт та өөрөө урагдаад энд сууж байгаа байх л та. Тэгэхээр өнөөдрийн яг өөрийн чинь яриад байгаа энэ тарих оюунаараа юм уу, оюуныхаа хүч чадлаар биш, зүрхнийхээ хэм хэмжээгээр хийдэг ажил бол багшийн ажил гэж өөрөө хэлж байна. Тэгэхээр өнөөдөр манай Монголын багш нар хэр зэрэг сэтгэллэг вэ? Өөрийн чинь бодож байгаа. Үгүй би багш нараа бол маш үнэлэн одоо хамт тагоонд нь тий хамт хөдөлмөрлөд явж байгаа өнөөдөр өөрөө бас удирдах ажил хийгээ явж байгаа үед бол зүгээр бид нэр их л ажлыг дүгнэхтэй юм уу бодлого хийхдээ хэл холыг биш их ойрыг маш энгийн аргаар байх хэрэгтэй юм бол зүгээр би боловсролд яг үнэлгээний систем өөрөө их өөрөөр үр дүн нь бол хэр олон ажил хийсэн бэ гэдгээр тий үнэлдэг юм уу хэр олон хүүхэд олимпиад уралдаан бэ. Энэ бол зөвхөн багшийн ажлын нэг шалгуур. Энэ бол хэрэггүй зүйл огт биш. Тэгээ хүн чинь өөр нь анхаарал хандуулсан юм ташилбаг их өгдөг байхгүй юу. Тийм учраас хүүхдийг чадвар суурилсан гээл одоо яамны бодлого надад аяг таалагч шинэ засгийн газрын чадвар суурилсан боловсролыг одоо түгээ нэг ч хүүхдийг орхигдуулалгүйгээр гэдэг тэр үг надад бүр их таалагдж байгаа. Нэрээ үнэхээр итгээд хүүхдийн амьдралыг даатгаж байхад ягаад тэр донд хүүхэд үлдэх ёстой ингэж тэр хүний хүүхдийн хувь заа шүү дээ тий. Тэгэхээр би зүгээр боловсролын үнэлгээ айгүй чухал л да. Тийм учраас энийг анхаараарай гэдэг юм болгоныг л үнэлгээ шалгуур дээр айгүй сайн байх хэрэгтэй байх гэж бодож байгаа. Сайн багшийн шалгуур, сайн сурагчийн шалгуур, сайн сургуулийн шалгуурыг бас эргэж хараасай. Эндээс бас тэр ажиллах арга барил, түүнд хандах сэтгэл өөрчлөгдөх юм аа, хандлага өөрчлөгдөх юм гэж хэлгээд байна тий. Одоо би бол маш сэтгэллэг өөрөө сэтгэллэг байгаа багшийг шалгуур маань өөрөө хүүхдэд тайртай багш биш хэр олон ажлыг хийж амжуулсан шалгуур нь төлхөө байгаа байхгүй юу. Тийм учраас ард нь сэтгэлгүй болсондоо биш тэрийг шалгуур үнэлэх үнэлэмж нь байхгүй даа лаган түүнээс багш нар байна. Тэгэхээр лавдал маань хэдэн жил багшилж байгаа илээ. Өөрөө ер нь хэр олон хүүхдийн итгэл урмыг асааж бадрааж өгсөн багш гэж боддог бай өөрийгөө. Би одоо боловсролын салбарт 14 жил ажиллаж байгаа. Тэгээд сүүлийн 4 жилийн Шинэ Монгол сургуулиуд нийгмийн ажилтны удирдах ажлаар ажиллаж байна л да. Тэгээд багшаах яг ингээд багш байх, багшид зөвлөөд бүх хүүхдүүдэд ажиллах хоёр бас их өөр асуудал байна л да. Өмнө нь бол яг хариуцсан хүүхдүүд өөрөө үр дүнгээ үздэг гэсэн мэт өнөөдөр бүхэл бүтэн сургуулийн бодлогоор хүүхдийг яах вэ гэдэг талаар. Тэгэхээр нөгөө юунд хүүхд ер нь их амархан штэ. Их амархан. Тэгээд бид нэр зүгээр би эргээд ингээд бодож байхад өөрөө багшийн ажил хийж байхдаа гаргаж ирсэн алдаагаа хардгийм л да. Одоо бол багш нар маань ийм байгаасаа гэдэг үүднээс зөвлөж ажиллаж байна шүү дээ. Хүүхд чи өөрөө өсөг үнээс тэ нөгөө хүүхэд бол дүүргэх ёстой сав биш дүрлзэн асдаг бамбар юма гэдэг үгийг одоо бүр яаж мэддэг юм би яагаад ингэж ойлгож байгаагүй юм бол гэж бодогддог байхгүй. Өөрөөсөө тэд нар чи айгүй чадвартай.
Багш нар ч адилхан чадвартай. Юу их нь чиглүүлээ зүгээр ингээд төхүүлэл юм уу те чиглэл удирдан чиглүүлээд өгөө сэтэлжүүлнэ гэж ярьдаг те. Сэтэлжүүлээд өгөхөр хүүхэд айгүй нийлээд асаад л маш том гал болох юм байна тийм ээ. Тийм тэгж. Тэгээ одоо би маань сургууль дээр нэг багийн боловсролын шинжилгээг зохион байгуулалтын шин юм хийгээд тэгээ тэрний үг гэхээр багшийн ажлыг хуваар нь биш багаар нь үнэлээд хамтраад хүүхдүүдэд яаж хариуцдаг хүүхэд хариуцсан зохион байгуулалтанд оруулж үзлээ л дээ. Чи одоо 10-ын 4 мөлөг вэ гэхэд чинь нэг анги удирдсан багшаар биш. Тэр багш нар нэлээ 10 дугаар ангиг яаж үр дүн төргөө гэдэг байдлаар. Тэгээд ийм үр дүн төргийг шалгуурыг гаргаад өгчөөр багш нар ямар мундаг толгойн сул ажиллаж чинь тий. Өөрөөр ийм үр дүн хүсгээр хүүхдүүд нь ямар мундаг байна. Тэгэхээр зүгээр л ийм л байх хэрэгтэй гэхэд өөрсдөө бид нар болохоор ажлын заах хэрэггүй юм байна. Өөрсдөө юу хүсэж байгаагаа хийн. Ийм ямар үр дүн хүсэж байгаа ажлаа төлөвлөл, үр дүнгээ төлөвлөл тэгээ өөрсдөө үйл ажиллагаа хийхээр бидний санаанд орооргүй ажлууд өрнөд юм байна. Тэгэхээр бид би бол Монголын боловсролыг багш нарыг бэлтгэж байгаа хүмүүсийг муу гэхгүй. Арга зүгээд бид нэр тий эргээд өөрчлөх юм бол бас боломж байгаа юм байна гэдгийг хараад их баяртай. За баярлалаа Лавгал маань нэвтрүүлгийн маань хугацаа богино учраас ингээд өндөрлж байна. Тэгэхээр өнөөдөр нэвтрүүлэгт маань яг урагдаж оролцсон Лавгал Улан багшийн хувьд бол үзэгчид та бүхэн нэг зүйлийг ойлгосон байх гэж бодож байна. Тэгэхээр энэ юу вэ гэхээр ерөнхийдөө хүүхдүүдтэй ертөнцийг харах цонхыг ганцхан энүүгээр хар гэж битгий өгөөч тий. Багш битгий заагаасай. Тэдний ганцхан энэ хаалгыг нэ гэж битгий хэлээч. Хүүхдүүд өөрсдийнхөө хүслээр хорвоо ертөнцийг өөрийнхөө ертөнцийг өөрсдийнхөө харъя гэж хүссэн цонхороо харъя гэж харсан хүссэн хаалгаараа одоо хараагэ гэж тийм ээ. Харахтаа хийхдээ алдаг. Тэрийг л засаж залруулах нь бидний ажил юм байна. Түүнээс ш алдаагүйгээр зааж өгтлөнө гэж бол байдгүй юм байна. Алдах тусмаа сайн. Нэг том тий. Дуртай юм их жаргал юм мэдрэх гоё үт юм байна. Тэгэхээр Монголын багш нарын өдөр гэж болдог.